За бүгдээрээ Эхлэл номны 25-аас 28 дугаар бүлэг хүртэл хамтдаа уншчихлаа. За өдөр бүр Библи уншдаг зуршилтай болохын тулд бүгдээрээ хамтдаа хичээж байна. За 2026 онд магадгүй өдөр бүр Библи унших энэ аяллаа амжилттай дуусгаж чадвал 2027 оны итгэлийн амьдрал урд урдынхаас илүү өөр байна гэдэгт бол итгэлтэй байна. За тэгвэл өнөөдөр Эхлэл номны 25 дугаар бүлгээс 28 дугаар бүлэг хүртэл уншаад бас ойлгосон, бас бодогдсон зүйлүүдээ та бүхэнтэй хуваалцъя гэж одоо бодож байна. За 25 дугаар бүлэг дээр бол Авраам нас барж байгаа тухай бол бичигдсэн байна. За Эхлэл номны 12 дугаар бүлгээс хойш бидэнтэй бараг 12 бүлгийн туршид хамт байсан итгэлийн өвөг дээдэс, итгэлийн баатар маань бол 25 дугаар бүлэг дээр нас барж байна. 175 наслаад насан эцэс болвоо гэж одоо бичигдсэн байна. За тэгээд түүний тухай энэ 8 дугаар эшлэлээр Авраам насны туйл болоод туулж өнгөрөөсөн амьдралдаа сэтгэл хангалуун нас барж өвөг дээдсийнхээ араас ийхүү явсан болов. За тэгэхээр туулж өнгөрөөсөн амьдралдаа сэтгэл хангалуун нас барсан. 100 настай байхдаа Исаак гэдэг хүүтэй болсон. Исаак хүүтэйгээ бол 75 жил хамт амьдэрсэн байна. Өөрөөр хэлбэл Бурхны амлалтыг аваад Бурхан амласандаа хүрдэг гэдгийг хараад 75 жил одоо амьдэрсэн байна гэсэн үг. Үнэхээр Авраамийн хувьд бол сэтгэл хангалуун амьдралаа дуусгасан. За мэдээж Деваажинд очих юм бол Авраамтай бид нар бол уулзна. Хамгийн бас гайхамшигтай үйл явдал болох хаа гэж одоо бодож байна. За үүний дараа 25 дугаар бүлэг дээр гарч байгаа бас нэг чухал үйл явдал бол Авраамийн хүү Исаак Ребекагаас Есав, Яаков гэдэг хоёр ихэр хүү мэндэлж байгаа тухай бол гарсан байна. За тэгээд Исав бол одоо ах нь юм, Яаков бол одоо дүү нь юм аа. За гэтэл үүний тухай 23 дугаар эшлэлдэр мөнхийн эзэн түүнд хэлэхдээ Хевлид чинь хоёр үндэстэн байна. Чамаас төрсөн хоёр ард түмэн бие биенээсээ салан хоёр тусгааруулс болно. Нэг нь нөгөөгөөс хүчтэй болно. Ах нь дүүгийнхээ зарцсан болно гэж. За ингээд Ребека бол Исав, Яаков гэдэг хоёр ихэр хүү төрүүлсэн. За гэтэл эндээс харах юм бол Есав бол одоо ууган хүү болж мэндэлсэн. За хувь тавилан бол Есавын талд байсан гэж хэлж байна. За еврейчүүдийн ёс заншлаар бол тийм ээ ууган хүү бол эцгийнхээ өв хөрөнгийг 2 дахин их өвлөх хэрэгтэй. Асар том эрх мэдэлтэй хүү юм аа. За Израильд бол одоо ууган хүү болж мэндэлнэ гэдэг бол үнэхэрийн одоо аз завшаантай хэрэг юм аа. За Исав бол ууган хүү болсон. За гэтэл Исавын тухай энд Эхлэл 25 дээр юу гэж бичсэн байна вэ гэхээр тийм ээ маш мундаг анчин болсон гэж одоо бичигдсэн байдаг. Мэрэгэн анчин. Байнгын анд явж байдаг. За гэтэл нэг удаа Исав анд явчихад одоо ангаас одоо ганцхан хоосон ирсэн юм шиг байгаа юм. Тэгээд нилээдгүй үлсчихсэн гэртээ ороод ирсэн чинь яг тэр үед Яаков одоо хоол хийгээд гэртээ байж байсан. За тэр үед Исав бол
хоолноос аяг шүл надаа өгөөч ээ гэж хэлэхэд Яаков тэгвэл та надад ууган хүү байх эрхээ өгч. Тэгвэл би танд тийм ээ аяг шүл өгье гэж хэлдэг. За тэр үед Есавын хариулж байгаа хариултыг та бүхэнд одоо уншиж өгье. 32 дээр тэгээд өлсөж үхэх гэж байж тэр ирэхээр чинь би юугаа хийх юм бэ хэмээн Есав хариуллаа гэж. Тийм ээ. Өлсөж үхэх гэж байж тэр ирэхээр чинь би юугаа хийх юм бэ? Ууган хүү болж төрнө гэдэг бол Бурхны ёроолыг авна гэсэн утгатай юм. За гэтэл Есав бол ууган хүү байх эрхээ бол ийхүү үл томсорсон. 25-ын 34-ийн төгсгөлд Есав ийхүү ууган хүүгийн эрхээ огт тоомжиргүйгээр алдсан болоо гэж одоо бичигдсэн байна. За Яаков бол ууган хүү байх эрхгүй. Хувь тавилан бол Яаковын эсрэг байсан. Гэхдээ Яаков бол ууган хүү болохыг тунжих хүсэж байсан. Энэ нь юу гэсэн утгатай вэ гэхээр Бурхны ёроолыг авахыг маш их хүсэж байсан гэсэн. Өөрөөр хэлбэл Яаков шиг Бурхны ёроолыг авах боломжгүй төрсөн мөртлөө Бурхны ёроолыг Яаков авсан. Тийм ээ. Бид нартэй их төстэй байгаа биз? Деваажн руу явах боломжгүй төрсөн мөртлөө Деваажн руу явах эрхтэй болчихсон байгаа бид нар. Энэ бол одоо Бурхны цэвэр нэгүсэл юм аа гэж одоо хэлж байна. За Бурхны нэгүсэлд бид нэр тоомжиргүй хандаж болохгүй. Бурхны нэгүслийг бид нар Бурхны ёроолыг бид нар үл тоомсорлож болохгүй гэдгийг бас эндээс бас сурж авч явах шиг байна шүү. За 26 дугаар бүлэг дээр бол Исаак тийм ээ худаг гаргаж байгаа тухай бол бичигдсэн байгаа. За мэдээж тухайн үед ойрох орнуудад бол хамгийн үнэтэй зүйл юу вэ гэхээр ус юм аа. Ус. Ойрох орнууд гэхлээр л ус санаанд орж байгаа биз. За энд надад бас юм бодогдуулсан ишлэл бол 14 дээр гарсан. Уншиж өгье би та нарт. За 13-аас 12-оос эхлээд уншиж. Исаак тэр нутагт үр тариад тэр жилдээ тарьсан үрнээсээ 100 дахин их ургац хураан авлаа. Мөнхийн эзэн түүнийг ерөөн Исаакч улам илүү хөрөнгө чинээтэй болсоор сүүлдээ асар баян хүн болжээ. Ингээд тэр маш олон мал сүрэгтэй болж зарц нарийнх нь тоо олширсан учраас Пилешетүүд түүнд атаархаж эхлэв. Урд нь тэр нутагт Исаакийн эцэг Авраамын зарц нар олон худаг ухсанд хорсож атаархсан Пилешетүүд түүнийг нь шороогоор бүглэж дарсан байлаа. Тэгтэл Абимелех хаан Исаакийг дуудаад за одоо эндээс хараарай. Чи одоо дэндүү хүчрхэг болж байгаа учраас бид чамаас айж байна. За тэгэхээр Хит үндэстэн ч гэсэн Хит үндэстнүүдийн дунд Авраам амьдарч байсан. Хит үндэстнүүд Авраамыг юу гэж хэлж байсан бэ гэхээр та бидний дунд бол эрхэм үнэтэй хүн билээ гэж одоо Авраамыг хүндэтгэж байсан. Гэтэл Абимелех хаан энд одоо Исаакийг бас юу гэж хүндэтгэж байна вэ гэхээр чи одоо дэндүү хүчрхэг болж байгаа учраас бид чамаас айж байна. Авраамын итгэл өсөх тусам тэр улам илүү эрхэм хүн болж байсан. Исаакийн итгэл өсөх тусам Исаак улам илүү хүчрхэг болж байсан. Тийм ээ, Авраам бурхантай илүү ойртох тусам илүү эрхэм хүн болж байсан. Исаак мөн бурхантай ойртох тусам илүү хүчрхэг хүн болж байсан. Гэдгийг яг энэ ишлэл надад өнөөдөр маш тод хэлээд өгчих шиг боллоо. За тийм учраас яг энэ ишлэлийг
тодруулж авна. За чи одоо дэндүү хүчрхөх болж байгаа учраас. За 26 дугаар бүлгээс ийм зүйлийг бас олж харлаа. За үүний дараа 24 дээр бас Абимелех Исаакт юу гэж хэлж байгаа гэхээр ингэж хэлж байгаа. Тэр шөнө нь мөнхийн эзэн түүнд үзэгдэн би бол эцэг Авраамын чинь өргөмжлөн хүндэлдэг ертөнцийн эзэн болоо. Юунаас ч бүү айхтун. Учир нь гэвэл би чамтай хамт байж чамайг ерөн өөрийнхөө үнэн зарц Авраамыг бодоод үр удмыг чинь өнөр олон болгож өгнө гэсэн байна. Абимелех юу гэж хэлсэн бэ гэхээр 28 дээр энд гарч байна. Тэд мөнхийн эзэн тантай хамт байгаа нь илэрхий ажээ. Тийм байгаа биз? Исаактай бурхан хамт байгаа гэдгийг бурханыг мэддэггүй хүн хараад хүртэл мэдхүйцээр байсан байна гэдгийг эндээс харж байна. Би ч гэсэн хувьдаа би бол христчин хүн, би бол итгэгч хүн, би бол сүмд явдаг хүн гэдгээ ярихаас илүүтэйгээр итгэгч хүн шиг амьдрахыг илүүд үздэг. Тийм ээ, христчин хүн шиг амьдрахыг илүүд үздэг. Тэр амьдрал маань өөрөө ярьж байх ёстой гэж боддог. Тэгж хичээдэг. За 27 дугаар бүлэг дээр за их чухал үйл явдал гарнаа. Исаак нэлээдгүй өндөр настай болно. За тэгээд насан эцэс болохоос өмнө Яаков болон Исавыг одоо ерөөх гэж байдаг. За гэтэл энэ ерөөлийг бас хэн урдуур нь ороод авчдаг вэ гэхээр тийм ээ, Яаков урдуур нь ороод авчдаг. За энэ ажлыг бол хэн зохион байгуулсан бэ гэхээр Ребека зохион байгуулсан. Ребека бол Яаковтай илүү хайртай байсан. Тийм ч учраас их нь хүүгээ Исаваас төрүүлээд ерөөлийг аваасаа гэж одоо хүссэн. За тэр үед эхийнх нь хэлж байгаа үг бас сэтгэл их хөдлөгнө. Юу гэж хэлдэг вэ гэхээр за 11 дээрээс би уншиж өгье. За Яаков ихтэй хандан тэр яаж болох вэ дээ? Исав ахын арьс үсэрхэг ширүүн байтал миний арьс гүлгэр зөөлөв. Эцэг минь намайг барьж үзээд л танина. Тэгвэл би түүнийг мэхэлсэн болоод ерөөл авах нь бүү хэл хараал хүртэн шүү дээ гэв. За аавынх нь хараа муу учраас чи ахийнхаа оронд ороод ерөөл авчихад гараад ирээ гэж ээж нь хэлдэг. За тэр үед Яаков бол ихтэй хэлж байгаа үг нь энэ юм. За ах бит хоёр бол өстой нэг нь гүлгэр арьстай, нэг нь үсэрхэг. Барьж үзээл намайг Яаков гэдгийг мэдчих юм бол би ерөөл авах нь битгий хэл хараал авна. За ёстой юм хийж болохгүй гэж одоо хэлсэн чинь ээж нь юу гэж хэлдэг вэ гэхээр гэтэл ихэн түүнд хэлэхдээ хүү минь ээ, хэрвээ тэр чамайг хараавал хараал нь над дээр буухалтугай. Зөвхөн ээжийнхээ үгийг дагаад хоёр тарган борлон ишиг шилж аваад иргэжээ. Нэрөөсөө Ребека бол тийм ээ. За үнэхээр хараагдаг дээрээ тулдаг юм бол тэр хараал нь над дээр иргээ. Ингэж хэлдэг байна. Тийм яг их хүний сэтгэл тийм ээ. Тийм ерөөл авахаа хүрвэл миний хүү ерөөл авах, хараал авахаа хүрвэл ээж нь хараалыг чинь авъя. Тийм учраас чи миний хэлсэн үгийн дагуу л хийгээдэг. За Яаков бол ээжийнхээ энэ үгэнд ороод хэлснийхэн дагуу хийдэг. Тэгээд ерөөлийг авдаг байна. За энд бол их хүний маш гайхамшигтай сэтгэлийг эндээс харж байна. Бурханы сэтгэл ч гэсэн яг л ийм байдаг.
Бурхан бидний төлөө тиймээ загалмай дээр цовдлогдож өгсөн. Тэгээд бид нэр ерөөлийг авахд хүрсэн. За тэрийг бас бодогдуулж байна. За үүний дараа Исав бол одоо өөр ерөөл байхгүй мó намайг ерөөгөөд өгөөч гэдэг ааваасаа бол шалаад зөндөө гуйдаг. Даанч одоо өөр авах ерөөл бол үлдээгүй байсан байдаг. За ингээд Яаков бол ахаасаа хайгаад тийм ээ зүхтнаа 28 дугаар бүлэг дээр бол тэр тухай гарсан байгаа. За тэгээд 28 дугаар бүлэг дээр Яаков бол нилээдгүй айчсан. Тийм ээ Исав гэдэг ах нь бол өөрийг нь гарцаагүй ална гэдгийг мэдэж байсан. Тийм учраас зүхтаагаад явдаг. Тэгээд нэг шөнө бол одоо тийм ээ нэг газар бол унтна. Тэр шөнө бурханд ийм одоо ам тангараг тавьдаг. За тэрийг нь би уншиж өгье. 20 дугаар ишлэлээр гарч байна. Улмаараа Яаков ертөнцийн эзэнд ам мөчгөө өгч хэрвээ ертөнцийн эзэн та надтай цуг байж аян занд минь харж хамгаалan идэх хоол өмсөх хувцаар хангаж байвал тийхүү би эцгийнхээ гэр оронд амар тайван буцаж ирвэл мөнхийн эзэн та өөрөө миний өргөмжлөн хүндэлдэг ертөнцийн эзэн болно. За бурхан минь би эцгийнхээ гэрт амьд эсэн мэнд ирдгэл юм бол бурхан та намайг хамгаалдаг юм бол тэр мөчөөс эхлээд та миний өргөмжлөн хүндэлдэг ертөнцийн эзэн болно. Бурхан минь та надад тусалдаг юм бол тэр мөчөөс эхлээд та миний эзэн болно гэж. Миний босгосон энэхүү хөшөө чулуутай газар бол ертөнцийн эзний оршин байх газар болно. Надад өгсөн бүхнээстэй би танд 11-ийг нь эргүүлэн өгнө гэж. За ийм амлалтыг бол Яаков бол хэлдэг баг. Тэгээ Яаков бол эцэст нь энэ амлсандаа хүрнэ. Яагаад гэвэл Яаковыг бурхан эсэн мэнд эцгийнх нь гэрт авчирдаг. Бүр авчрахтаа эхнэр хүүхдүүдтэй маал сүрэгтэй асар баян болгоод авчирдаг баг. Бурхан бол амлснаа заавал биелүүлдэг гэдгийг энэ Авраамийн амьдралаас бас Исаакийн амьдралаас Яаковын амьдралаас харж болдог. За өнөөдөр энэ хүргээд өндөрлөё гэж одоо бодож байна. Маргааш дахин уулзцгаая. За сайхан амраарай. Баяртай.